дугаараараа бид нар хоорондоо ярилцж байгаа хамгийн эвсэлтэй 3 нь балетчин найзтайгаа танилцаад бас балетээр бэлтгэл хийн тэ. За болоо чиний бодлоор одоо балетээр хичээлж штэ цэцгээд л ямар юу гэж бодож байна. Очоод ер нь юу хийнэ гэж бодож байна. Шууд за сайн мэдгүй нэгтээ надад балет нэг би сонирхолтой надад санагддаг. Одоо болохоор амар сонирхолтой санагдаж байна. Тэгээд манай сургуульд бас тийм балет маягийн нэг гişэд орд юм аа. Тэгээд тийм болохоор бас гайгүй л ах гэж бодож байна. Очсон чи охтуудын балетын газар ивэл яг уу Үл бүр гоё шүү дээ. Өөр хүмүүс дараал. Тэгэл ингэж гүлээгөөс оч шүү дээ. Болдоод болох юм шүү тий. За гурлаа явах уу? За. Энэ балет чинь яаж юм ямар хөөхтэй байгаа. За жолооч. За хаана идэм бол? Олно. Чи яана гэж байгаа шүү дээ. Энэгээр авах юм болоо Тэр Монголын балетын үйлчлсэн. Тийм биш. Яа, хордоо армаар санагдчих шүү. Хуцаа авах шүү. Чам товцоо байгаа юм уу? Айдгүй яа тий. Юу байгаа? Хувцлаа авахгүй юу? Балетын хувцлаа. Энэгээр авчи. Энэ Монголын балетын хөгжлийн сан. Чи хутлаадлах юм аа та. Тийм шүү. Дэлгүүр юм болов уу? Энэ хаста тий хамаа хутлах байлаа хутлаадлах юм болов. Жээс тавч яд юм болов уу? Ханиг үсч. Болоо хутлаадлаарай. Тавч үсч. Өөр хойч тав. За бид нэр яг одоо балетын нэг газарт ирсэн байна. Одоо орох чинь тэгээд найзтайгаа танилцаад балетээр одоо хичээлэндээ. Ямар хутаан ихтэй юм гэж чи. Дараатай. Энэ жоо тайван супер чиштэй. Сэмэнэ. Тэр нүн найзтайгаа танилцгаад Шууд биш. хашаа явахгүй тий. Тийм үү. Манай охин заалын тэлээ байгаа. Хувцснуудаа яг уу хаан салхаа. Тийш очицлаа. Өөд болоо гараач. Ява. Ээч. Яа, энэ угаасаа юм уу? Тэ арай өөр хувцас юм шүү. Ямар гоё. За, гурлаа цочинтаа танилцгаа. За, сайн байна уу? Сэшэр сууч. Яаж сууд юм бол ингэж зах юм бол ингэж зах юм уу? Тэгэл өөр хөрөө баяр. За, цочинтаа танилцъя. Чамаа хэн гэдэг вэ? Намайг нэм жаргал гэдэг. Одоо хэдэн настай вэ? Өөрийнхөө талаар жоохон үзэгчтэй танилцуулаач тэгв. За, би одоо 15 настай. Балетээр хичээлээд одоо 8 жил болох чинь. Тийм, тэгээд ер нь бол 2009 оноос хойш балетээр хичээлж байгаа. 8 жил хичээлж байгаа юм шүү дээ. Тэгээд ямар нэгэн шантрах ч юм уу эсвэл тийм хүндрэлтэй зүйлүүд ер нь хэр тохиолдох вэ? Шантрах үе зөндөө тохиолдно. Гэхдээ өөрийнхөө зорилготой хүрэхин тулд тэгээд хичээ.
Тэгээд ер нь 8 жил хичээлж гэж штэ тий. Тэгээд тэр хугацаанд хэр олон удаа тайзан дээр гарч ирсэн бэ? Ямар дөрүүд ер нь авч ирсэн бэ? Өмнө нь болохоор шилгүүнч балетийн Маша бас Жисел ер нь бол бас олон тэмцээнд оролцож байсан. Ирээдүйн зорилго мөрөөдөл чинь юу? Тэрнээсээ асууцаач тэх үү? Мэдээж зорилго гэвэл одоо дэлхийд дөөрхөн нэр хүндийг одоо гаргах, Монголын нэр хүндийг гаргах. Таад юм асууя. Тэгээд анх балетаар хичээлж байхад хэн чамд анх тусалж ирсэн бэ? Эсвэл өөрөө сонирхлаараа орж ирсэн вэ? Эсвэл гэр бүлийнхэн чинь тусалж ирсэн үү? Ер нь бол өөрөө сонирхлаараа анх орё гэж шийдсэн. Манай их асуулт байна. Зөндөө. Асуух. Тэр болдоогийн бодлосаа үсгэн. Балет хөгжихийн яг юу нь хэцүү вэ? Хэцүү зүйл гэвэл зөндөө байгаа. Яагаад гэвэл бусд одоо мэрэгчлүүдээс арай илүү биеийн хүчнийх. Тэгээд ер нь бол хэцүү зүйл бол маш их. Та нарын тэр хөлчийн яаж ингэж хуруунд дээрээс хөтөддөг юм? Мэдээж тусгай одоо нэг гисгийгээд готл өмсдөг байгаа. Тэрэн дээрээс өмсөхөөс өмнө бас нөгөө зөөлөвч хийж бас өмсдөг. Тэгээ одоо балет дээр хичээлж байгаа ер нь хэр халуун хүүхдэд аавь. Одоо энэ дугуулна. Мэргэжлийн балетэр гэвэл бас нэг их байхгүй. Яг сонирхогч гэвэл бас зөндөө байгаа. Дагийн асуулт асуух. Соёо. Одоо тэгэхээр чи мэргэжлийн балеттай орж байгаа Тийм. Тэгээд ерөөсөө ингээ хараад хахад ингээ балет чинь ингээ амар зэгцээ айгүй зэгцтэй явсаар юм байгаад идэг. Тэр ингээ одоо спорт нь тийм болохоор балет одоо спорт уу? Урлаг гэх үү? Урлаг. No sorry. Тэгээд зүгээр бусад бүжигчдийг ингээ хараад бүжигчд бол ер нь ингээ айгүй цэмбэр явдаг штэ. Тэнгүүд балетийн болохоор л бүр л ингээл цаанаасаа л нэг юм байх юм шиг угаасаа зүгээр ингээ хичээлээ дутцсан байдаг болохоор юм болчдгоо. Тий. Нөгөө багтаа гэхэл одоо 7 хоногт 3-4 удаа хичээлдэг болохоор өдөр болгон нэг цагаас 2 цаг хичээлдэг. Тэр болгон тэгээд дандаа биендээ хөвшүүлсэн болохоор ер нь бол тэгэж байдаг. Одоо тэгээд ингээд өдөрт хэдэн цагаар бэлтгэлээ. 7 хоног 5 өдөр цаг 30 минутаас 2 цаг хичээлдэг. Тэгээ ядрахгүй юу? Тийм хичээл авч байгаагаар бас айгүй ачаалтай шүү. Ачаалтай ч гэсэн тэгэл ядрах үе байна. Тэгэл сайн унтж амраал хоол нойроо сайн зохицуулал явдаг. Тэгээд бас балет жүмний ер нь хооллох нь яг ямар хөө юм бол зарим хүмүүс болохоор одоо цагаан болоор хоолдог гэдэг гэж яриад байдаг шүү. Энэ асууж. Цагаан хоол эдрийг бол сайн мэдэхгүй байна. Тэгээд яхаа мэдээж хоолны дэглэм бол барина. Хамаагүй бас ингээд таргалж болохгүй. Тэгээд хоолны дэглэмээ бас сайн барина. Тэгээд зөв хооллох хэрэгтэй. Чамд ер нь ингээд ийм алдартай балет жүмгуудаас ингээд жишээ авдаг балет жүм байдаг. Зөндөө байгаа. Гадаадын хаш байгаа, Монголын хаш байгаа. Бид хэд ч юм бол балетийн талаар юу ямар ч ойлголтгүй шүү дээ. Одоо баг хамгийн том ойлголтоо одоо нөгөө хар хөнгө кино гэдэг лээ. Тийм. Тэрнгээр л ер нь тэгж баримжаа аваад тэгэл аюу хэцүү юм шиг байлаа шүү дээ. Тэгээ готлотлаа ингээ өсгөр хүлмөлн аюу амар болцсон. Тэгэл тэр дунд ч бас ингээ жүжиг тавих гээд аюу өрсөлдөөн тийм. Тандрын дунд тийм байдаг уу? Ингээл дүүр авахын тулд ингээл хоорондоо ингээл инээж авчихсан гэдэг цаавраа ингээл хоорондоо өрсөлдөөл. Надад л одоо тийм тохиолдож байгааг болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ Монгол гэвэл нөгөө нэг гадаад орны хүүхдүүдээс илүү бага хүүхдүүдээр хичээлж байгаа. Тийм болохоор бас нэг яг тийм юм болж байгаагүй. Одоо нэггүй маань балетээс өөр бүжиглэдэг үстэй тий. Хүүхдүүдийн л бүжиглэх үү? Өөр бүжигдний хайр бүжиж үзээгүй. Яагаад? Мэдгүй тэгэл ер нь балетндаа л ингээл тийм тууштай байсан. Жин ирээдүйд өөр мэрэгчлэр явдаг ч юм уу эсвэл өөр мэрэгчл сонирхдаг ч юм уу тиймэрхүү явдал гарч ирсэн үү? Үгүй. Үгүй юу.
Ер нь тэгэл балеттай л үнэч ерөөсөө л тэгээд яаж байгаа юм байна шүү дээ. Гэтэ тэд нар чинь балет чинь айгу залуудаа хүчлээ болчдөг үгүй юу? Яг хүний өөрийнх нь нөгөө нэг сонирхол гэх юм уу. За би ингээд одоо болсон дээр ч юм уу тий. Ингээд одоо яа ч юм уу эсвэл цаашаа өргөжлүүлээ ч юм уу тэр хүний өөрийнх нь л цааштай. Яг тийм тасмаас бол байдгүй юм байна шүү дээ. Одоо тэгээд яг энэ бэлтгэлийн зал энэ бэлтгэлийн газар ингээд багасаа бэлтгэлтэй явсан уу? Эсвэл зүгээр энд одоо сайхнаас явж байгаа юм. Зөндөө газар бэлтгэл хийдэг байсан. Тэгээд анх бол нөгөө дөөргөж хэмжмийн театрт дасгал хийдэг байсан. Тэгэл дараачаар нь тэгээд ер нь олон газруудаар явж байгаа л одоо яг энэ чи ирээд дасгалаа хийж байгаа. Чи ингээд хажуу шаарсан шүү дээ. Болохоор ингээд урагшаагаа харах юм бол ингээд бүр ингээд бүр сайн сон. Тэгээд ингээд хажуу шаарах юм бол хажуу шаарах чанаа шаналлаа. Тэгээд хаашаа харсан бэ? Би одоо хаашаа харсан. Урагшаа. Ингээд ингээд ирүүлэхээр л ерөөс тэгэл яа энэ үнэ гоёны доотлох гэж байгаа юм сайн байцсан шин. Тэгээд ингээд шүмсээ суудах юм бол бас өндөр болмоор өндөр байгаа. Ингээ балетаар явах хүмүүс жоохноос нь авдаг гэсэн үг үү. Тэгээ одоо ингээ бид бараг балет ч болох юм башгүй. Яг мэрэгжлийн балет ч болох хүн бол мэдээж багасаа хичээлнэ. Хаа сонирхогч гэвэл насан туршигч бай. Ер нь бол хит төрсөн бол ялт сонирхлоороо тэгээд явж болно. Ер нь хэдэн наснаас эхлүүлж хүүхдүүдийг авдаг юм бол? Нэг 6 юм уу 7 л. Гамаа нь бол 75 насаа явсан. Тийм. 8 жил. Чи яагаад гэдэг? Яагаад л гэдэг? Айгүй олон юм бодогдаад. Би እውን жоохон бахта балетаар явж байсан байхгүй. Таач наваад нэг хийсэн нас хүрсэн тэгээ наваа хөвшөрсөн гээд тэгээ манай гэрийнхаа явуулаг байхгүй. Тэгээ одоо үссэн чи айгүй гоё санагдаад тах юм. Тэгээ бит гурвыг ингээд харамсаач юм байхгүй л да. Тэгээ одоо нэг том болсон болохоор бас өөр юм хүмүүс ингээд сонирхоод болсон. Тэгээд бид гурав ингээд яг ямар хувцас өмсгөө мэдгүй ингээд өөрсдөө харж исэн мэдсэн хувцас ингээд өмссөн. Тэгээд ер нь бол яг ямар ингээд зориултын хувцснууд амар тайлбарлаад өгчдөг. За одоо миний өмссөн байгаа гэвэл одоо энэ купальник гэдэг байгаа. Тэгээд мэдээж одоо балетын дасгал хийхэд бол өөртөө эвтэйхэн хувцас өмсөх хэрэгтэй. Тэгээд энэ бол купальник. Тэгээд бас трико мэдээж хэрэгтэй байгаа. Ийм шар яхан гэх юм трикогаа. Тэгээд бас нөгөө одоо хөлөндөө маш эвтэйхэн байх тул чишиг өмсдөг байгаа. Тийм тэгээд өөрийнхөө сонголтоор одоо өмд ч юм уу ийм юу дэргөр хормоо ч юм өмсөж болно. Энэ хувцас миний өмссөн байгаа нь талаад юм өмсдөг юм бол ер нь бол хөвчлийн энэ хувцсыг тоглолтын дээр л өмсдөг. Тийм. Чи тэгвэл бид гурав зааж өгч болох уу? Болно. Тэгээд юунаас хэлэх вэ? эхлээд би ялаалтаас эхлэе. За. Гурав л асуух юм болоо да. Энд чинь подиум билүү? Тий, подиум. Чинийх аюу хол явах уу? Минийх бүр яг энэс гоо. Mẹ, I'm a man. Ингээд яа, ташаа шаардаж шин. За эхнийх болохоор ингээд ээтэлгэн гэж байгаа. Хуран удаа өсгөдөг амт ингээд хамгийн хойшоо болгоод дараачаар нь урагшаа подиумо чинь. За дахиад хойшоо. Дахиад урагшаа. За одоо нэг хөлөө эргүүлээд урагшаа ээтэлгээд жигээд ээтэлгээд чинь. За одоо нөгөө л ээтэлгээд жигээд ээтэлгээд чинь. За одоо хоёр хөлөө зэрэг.
За. Хална. Та нар ингэ бэлгэл орохтой юм байсан. Тэгэл хөвчлэн тэгэл бэгээрээ суугаал тэгэл ер нь бол бүх юу халаал та. Тэрийг чи юу ч хамаагүй. Тэдний ч За одоо тэгвэл бэгээрээ сууя. би санаа. Тий. Тэрнээс өмнө ингэж юу. Арай тэхгүй. Тэгэхгүй шууд бэс гэж юм. Сурагчтай байгаа юм чинь тэгээд хичээгээл хийсэн. Өнөөдөр зарим хүмүүсээс тэгдэг нөгөө нэг бэс сууж чадахгүй шууд ингэ дээрээс зарчдаг тэр үл юм уу? Аа сууж чадахгүй ингээд татцдаг гэсэн шүү. Гимнастик л хийдэг ба балет бол яг ингээ шууд ингээ хөвчлээд бол ингэхгүй багаар ингээ бие тасгаад яана. Тий. Тэгээд ингээ хайдлахаа тэгээд одоо бүр ингээ боломжтой бол энэ уртлахаа үйлийг дийлгэн гэсэн үг байхгүй юу? Яа, нэг ташаа ишээ хатгаж шít. Чи буусууд шүү дээ. Яс. Ингэж бэс хэмт бол та нар ингээ баазаа хийсэн болохоор шууд ингээ суучих юм уу эсвэл ямар нэг юм хийгээд суучих юм уу? Ер нь бол нөгөө нэг байхлаас ингээд амар сонголттой хүмүүс бол байдаг л та. Хөшөрсөн ч гэсэн амар сонголттой хүмүүс байна. Тэгэд бүр ингээд татууч хүмүүс байна. Тэгээд хүүхдүүд чинь бага хөх төр нь аягүй сонголт эзэлтэй тий. Гэт би сонголт аяга амар. Тийм. Зарим нь гэхдээ бас янз бүр тэгээд А Б суугаа сурцсан гэдэг юм шүү. зарим нь Тийм. тийм. Тэгээд тийшсэн. Манай найз юм шүү дээ. Ингээд аав Шууд ингэ сууж жоох хүүхдээ ингээд шууд хөлөөс. Яаж гэд уртлахын улыг ингээд жоохон дэлгэстэл одоо нөгөө л сонголт авъя буруу юм аа шүү. Ингэ дэлээ юм шүү. Хаашаа. Ийшээ хажиж. ер нь бол нөгөө нэг ташаа нь бол яг их зурагшаагаал харсан. Минут гэж. Энэ ганцхан би зугад тустай тусал юм уу? Тий. Ямар нэг юм сунгаж монгох тийм сонголт. Ер нь бол нөгөө тий өвд нь мэдээж нөгөө нэг шүрмсэн ингээд сонгож байгаа болохоор мэдээж өвд нь. Игэр өндөр болох юм. Тий. Өндөр болох гэвэл нөгөө нэг ер нь бол сонголт хийвэл өндөр болох магадлал их. Нэг өндөр шээ. За одоо ингээд одоо 2 хөлөө урагшаага. Оо. Яа за. А тийм үед ингэ дээрээс дартдаг. Дардаг. Яа. Би шүмэрснээс асуух гэж байдаг. Тасран тэр бүр маш ингээд амар хүчтэй ингүүл яг тасрах байх. Тэрнээс л нөгөө багаар ингээд аажмаар ингээд шахаж байгаа болохоор яг тасрахгүй байх. Тийм уйлчсан тохиолдол байгаа юу гэдэг. Мэдээж хавуулаад үлдсэн тохиол байгаа. За дараагийнх нь гэвэл бас энтэй ер нь бол төстэй. Энэ хөлнөөсөө дараад одоо энээсээ ингээд сунгаж өгөх байгаа. Саяната бас яг адилхан. Зээжаарэ. Нөгөө ч яагаад зарим байрыг хэлсэн. Би очиад яндагаар хэлээд байсан. Янда бүр бахар гэсэн юм байна. Нөгөө дугаартаа бэлгэлээ. Хин хаашаа гомохоо гэдэг байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр балетын газар очиж хэлээд битгоо. Хамгийн эвсэлтэй нахгүй. Бид гоо зүгээр ямар гоё ингэ хийж үзээгээ тэр эдигээ зүгээр хайр үлдээгээд ирсэн байхгүй юу? Одоо очиж загнаад штаа гоё хийж үзэх болсон. Тэ гоё яа. За Чи тийм нэг үстэй бас цааш гэдэг. анх үздэг гэвэл плег гэдэг. За ингээд нэгээрээ зогсож байгаа.
Энэ бас 1 2 гэж байд юм уу? Эхний байрлал. Тий, байрлалууд нь за нэг нэгдүгээр байрлал. Энэ 2, Манай сургууль заадаг шүү дээ. энэ 3. Энэ 4. Энэ 5. Яа, зээч. Вау. Энэ 6. Энэ 6. Яа. За. Ер нь бол ингээд тийм ээ, яг ингээд левч чигээрээ ингэж явах хэрэгтэй гэсэн үг байна. Дөрөөрөө ингэж зогсож байгаа. Зогсож байгаа. Одоо суугаад. Тэгээд Тиймээс ингээд яа. тийм төрөсөж байгаа. Тавс хэлхийд авдаг байхгүй. Тэгээд ингэж зогсож байгаа. Ийсэн тэгээд энэ болохоор амар олон жил тэгээд бүх юм хэрэгтэй юм тийм агуу Энэ чи юу? За ингээд өнөөдөр бид нарт цаг заваа гаргаад бит гуравт ингээд туслаад гоё хичээл зааж өгсөнд баярлалаа. Үнэхээр сонирхолтой байсан тийм. Баярлалаа. Тэгээд цаашдынх нь бэлтгэл одоо мөрөөдөлтөй хүрээрээ гэж найздаа амжилт хүсье. Халаан болгоод ажилтаа. Амжилт хүсэж байгаа шүү. Завтаслах уу? За тэгээ. Би нацаа тайлмаар байна. Яг уу. Гэтэ чи өнөөдөр гүн шиг байсан. Гэтэ энэ гоё газ. Жаахны хажуудыг зогсооч. За. Сургаа. Мэ. I'm a man.